Сайн байцгаана уу? Сүнсний сэрэлд хуудаснаас мэдчилж байна. За энэ За удаагийн подкастаар Life Coach урт насны ирч гений код 10-ын тухай ярих болсон. сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн сайхан мэндийг хүргэе. Тэгэхээр өнөөдөр бид хоёр энэ гений код 10-ын тухай ярихын өмнө бага зэргийн оршил ярих гэж би бодож байгаа. Тэгэхээр энэ код гэж юу юм тийм ээ, урд нь үзэж байгаа хүмүүс бол ойлгохгүй шүү дээ. Тэгэхээр хүн бол одоо дэлхий дээр тийм ээ, яах гэж хүний одоо төрлийг авч ирдэг вэ гэхээр хүн чи ямар нэгэн хэмжээний үүлийн үр гэж юм байгаа тийм үү хүнд. Энэний уртлын хичээлдэр уртлын подкастаар ярьсан шүү дээ. Акашийн товчоонд ордог бидний бүх мэдээлгээд. Тэгэхээр үүлийн үр гэж нэг одоо энэ амьдралдаа хийх ёстой, туулах ёстой юм амьдралын зам байна. Энэ бүгдийг маань нөгөө өөрийнхөө үүлийн үр таарсан тийм амьдралын кодоо аваад ингээд хүн болоод төрж байгаа шүү дээ. Тэгээд тэр кодныхаа дагуу юу нэгчлэн хүний амьдрал явагддаг. Тэр код нь одоо хэд гэсэн кодтай байна те, тэр кодн дээр таарч гарч ирж байгаа тэр сүүдэр те, зан араншин, туулал ямар хүнтэй уулзраад яагаа яваад байгаа тэр бүгд бол урдчлаад хүний амьдрал бичигдсэн байдаг. Тэгэхээр өнөөдөр бол энэ 10-ын талаар ярих гэж байгаа учир нь болохоор энэ бол маш том тийм гений код байдаг. Өөрөөр хэлэх юм бол сөрүүлсэх чанар нь нарциссист гэд. За тэгээ яг уу энэ бол хаа сайвал байдаг хүний архетип байхгүй юу? Хүний бас нэг мөн чанар гэсэн үг. Мөн чанар тий. Тэгэхээр энэ одоо гений код чинь болохоор сүүдэр, бэлэг, сэдий гэдэг ийм 3 төвшөнд яригдаад байгаа шүү дээ. Тэгэхээр тухайн хүн маань 10 дугаар кодтай тэгээ сүүдэр дээр байхаараа ямар одоо Муу байдалтай байх уу? Тий, ямар ааш араншинтай мөн чанартай байх уу гэхээр энэ сүүдрийн давтамж нь болохоор амин эрчмийн хумж аваад дотгошин чиглүүлдэг учраас 64 сүүдэр дотроос энэ сүүдэр нь хамгийн нууцлаг сүүдэр байдаг. За тэгээ энэ яадын гэхээр нөгөө өөртөө автдаг тийм ээ, өөрийгөө ирж хайгаад төөрдөг тийм замаар явдаг сүүдэр. Тэгээ ямар учиртай юм гэхээр уг нь бол юу л да, ерөнхий чиглэл нь болохоор нөгөө бие махбод те, аюулгүй байдлаа бүхнээс түрүүнд тавих амин хамгаалах үүрэгтэй ийм код байхгүй юу? Тэгтэл энэ кодыг чинь нөгөө хэтрүүлчих юм бол их аюултай. Зох хэмжээний тийм ээ, яг тунгийн тааруулах юм бол уг нь хэрэгтэй. Тун таарсан үедээ ямар байх вэ гэхээр өөрөө өөрлөгөө ороод тийм ээ, өөрийгөө хинбэ гэдгээл мэдэх ёстой ийм код байгаа шүү дээ тий. За тэгээд одоо энэ код маань яадаг вэ гэхээр тухайн хүн маань өөр дээр их төвлөрдөг байхгүй юу? Энэ их төвлөрснөөр нэг сайн тал байна, нэг муу тал байна. Зох хэмжээний өөр дээрээ төвлөрөх юм бол өөрийгөө одоо хинбэ гэдгийг мэдээд авна шүү дээ тийм ээ. Тэгтэл тунгийн хэтрүүлэх юм бол энэ бол ерөөсөө маш тийм эвгүй, тийм буруу тийшээ явсан, маш хүнд код байгаа байхгүй юу? Тэгээ энийг цааш нь задлаад ярихаараа дараа нь ойлгохтон л доо. Тэгээ энэ 10 дугаар кодын хослох түлхүүр нь 15 дугаар код буюу энэ нь болохоор нэг хэвийн байдлын сүүдэр байдаг. Энэ 15 дугаар сүүдэр нь яадгийг гэхээр нөгөө өөрийнхөө ялгамжаа чанараас айдаг айдастай ийм код байхгүй. Тэгээ тэр нь айхаараа яадгийг гэхээр нийтийн түвшинд орохоор нөгөө хувь хүн өөрийгөө хаачдаг. Одоо өөрөөр хэлэх юм бол бусдаас онцгойрохоос айд гэсэн үг шүү дээ тий. Тэгэхээр ямар байдалтай болох вэ гэхээр ерөөсөө доглонгийн газар доглон явъя, сохрын газар сохрын явъя гэдэг ийм замаар явдаг байхгүй юу? Тэгээд нөгөө хүмүүс ямар л байна тийм ээ? Хүмүүс нь миний тухай юу гэж бодох бол гэд айгүй чухалчилж үзээд тэгээд дандаа өөрөөрөө байж чаддгүй. Дандаа л нөгөө хүмүүсүүдийн жишгээр байх гэж оролцдог.
Өөрөөр хэлбэл 1% байдлын гэсэн үг тийм ээ. Тэгээ энийг дараа нь тайлбарлана 15-ыг. Энэ 10 дугаар гений тэрхүүрийн сүүлэр маань яадгүй гэхээр нөгөө хүн маань ингээд ерөөсөн хүн болгонтой асуудалтай болдог тийм ээ. Нөгөө тун хэтэрвэн шүү дээ. Тийм үү? Тэгээ сэтгэл зүй сэтгэл судлалд энийг ч одоо нарциссизм гэж үзээд байгаа тийм. Тэгэхээр тун хэтэрхээр ерөөсөө хүмүүстэй таархаа болно. Ер нь яг яадгийн гэхээр өөр дээр төвлөрчдөг тийм. Өөр дээр төвлөрөхөөрөө за би ер нь ямар хүн тийм. За би чи ерөөсөө өөрөө өөргөө бусдаас хамгаалахгүй болохгүй юм байна. Тийм үү? Би өөргөөс хамгаалахгүй миний эрхчлөлөө энэ бус хүмүүс надаас бугаах гээд байна гэсэн юм хий айдсандаа ингээд хүлэгдчихдэг код байхгүй юу? Тийм. Тэгээ яах вэ гэхээр эн чинь нөгөө нэг энэ хүн маань ямар байдалтай болох вэ гэхээр ерөөсөө зөвхөн өөрийнхөө тэр өөртөө дурлах тийм ээ өөрийнхөө сайн муу бүх юмыг одоо хөгжүүлэх. За бусдыг бол харахаа болно гэсэн үг тийм. Бусад хүмүүсийг бол бусдын оршихуйг хаачдаг. Өөрийнхөө оршихуйг зөвхөн өөрийнхөө өмнө нээчээл бусдыг одоо бус хүмүүсийг болохоор өөрийнхөө үзмжээр л харна. За тэгээ хараад тахаар сүулдэ яах вэ гэхээр бус хүмүүсийг өөрчлөмөр санагддаг нөгөө юм чи. Тийм ээ. Сэтгэлд нь таарах юм байхгүй болчих шүү дээ тий. Тэгээ жишээлх юм бол одоо гэр бүл дээр аваад үзэхээр ийм нарциссист хүнтэй суусан хүн болвол тэгээ яг үндэ бол нарциссист хүн чинь нарциссист хүнээ татаж суудаг байхгүй юу? Энэ хоёр чанар байгаа шүү дээ. Нэг нь сүрүүлзэгч, нэг нь дарагдмал. Тэгвэл нөгөө сүрүүлзэгч нарциссист хүн чинь ямар нарциссист хүнийг өөрлөгөө татах уу гэхээр нөгөө хүн дарагдмал чанартай хүн байж таардаг. Тэгээд тэр нь яадаг юм гэхээр өөргөө өгүүлсгээд өөргөө гаргуунд гаргадаг. Тийм хүн байдаг байхгүй юу? Тийм хүн болохоор яах вэ гэхээр нөгөө хүн чинь ерөөсөө бууж өгсөөр байгаа л зомби шиг болчих штэ. Нөгөө сүрүүлзэгч хүнийхээ өмнө бол тэгээ өөргөө өгүүлсгээд ийн гэж штэ тийм ээ. Тэгэхээр нөгөө хүнийхээ бол яах вэ? Бүр боолно гэсэн үг. За тэгээд амьдрал дээр ингээд зарим хүмүүс ярьдаг штэ. За би өстой нарциссист хүнтэй суучжээ гэж. За тэгээ яадгийн танаа хүн гэхээр яах вэ? Бүхэл талаар нь нөгөө хүний нэгдүгээрт байрна тийм үү? Нөгөө хүний нөгөө юу руу одоо бүс рүү орно гэсэн үг шүү дээ. Орон зай руу орно. Тэгээ орон зай руу халтна, өөрөөрөө байлгах гэж үзнэ, тийм ээ? Тэр хүний одоо хажуудхаа ямар байна, тий, юу хүсэж байна? Энийг бол сонирхгүй шүү дээ. Бусдын оршихуйг хаацсан байгаа, тийм үү? Зөвхөн өөрийнхөө оршихуйг л өөрийнхөө өмнө нийцсэн байгаа шүү дээ. Тэгээ ингэж явсаар байгаа сүултээ тийм ээ энэ нөгөө нэг одоо тэр тун хитрэх юм бол маш аюултай байдалд ордог гэж байна шүү дээ. Жишээлх юм бол одоо энэ 15 хослох болохоор 15-ын талаар жоохон тайлбарлая. Энэ 15 чи яадгийн гэхээр нөгөө 1% байдлын 15 гэдэг чинь болохоор бусдаас одоо ингээд тодорхойлж айдаг гэж байна шүү дээ тий. Жишээлбэл одоо ингээд нэг олон жилийн өмнө ингээд нэг найзтай бай гэж үтэй тийм ээ. Олон жилийн дараа уулзлаа нөгөө найзтайгаа. Тэгэл уулзаал ярьсан чи ерөөсөө л тий олон жилийн өмнө ярьж исэн юм аа ярьж идэг нөгөө хүн чинь тийм үү? За. Хүсчээсэн юм аа л хүсчээдэг. Ерөөсөө амьдрал нь ерөөсөө өөрчлөгдөөгүй. Тий? Амьдрал нь өдөөч өөрчлөгдөөгүй. Ярьдаг юм аа яриад яг л нөгөө гэртээ тийм ээ. Яг л нөгөө амьдралдаа байж идэг. Тэгэхээр яагаад энэ хүн юм бэ гэхээр чи энэ хүн чинь болохоор олонний өмнө онцгойрохгүй тий. Ийм л одоо 1% амьдрал надад таарна гэж өөрөө бодод нь штэ. Өөрөө хэлээд маш айцтай гэсэн үг тийм ээ. Тэгээд эн чинь ерөнхийдөө хандлага өөрчлөхгүй гэсэн үг байхгүй юу? Тэр олон жилийн өмнө нэг л хандлагатай байсан. Тэрийг өөрчлөхгүй байна. Энэ явж ерөөсөө яг юутай холбогдох вэ гэхээр сүнстэй нь холбогддог байхгүй юу? Тийм золбоогүй тий аймхай өөрийнхөө хандлагыг өөрчилж чадахгүй тийм үү? Хүчгүй гэсэн үг шүү дээ. Тийм л байгаад тах юм бол
тэр байрандаа л байна гэсэн үг. Тэгэхэд өөр хүмүүс яах өөрсдөө явцсан тий амьдрал нь шал өөр болцсон, шал өөр юм ярьдаг болцсон. Тийм үү, иймэрхүү байна шүү дээ. Тэгэхээр энэ хослох түлхүүр 15 тийм ээ энэ нарцизм гэдэг энэ сүудэртээ хоёлаа нийлэх юм бол ерөөсөө тэр хүний бүр өөд нь гарахын аргагүй тийм байдалд оролдог. За ийм нэг сүудэр байна. За тэгэхээр Цэна чиний хувьд одоо ийм нарцизмын талаар тийм ээ бодлоо хэлэх жишээ байвал чи яа та? За энэ сэдв бол их сонирхолтой байгаа. Ягаад гэвэл би өөрөө ч гэсэн профайл дотроо 10 гэсэн гений түлхүүртэй хүн. Тэгээ энэ түлхүүрийн тухай уншихад бол ер нь бол таарад байлээ. Би бол өөрөө дураараа байх дуртай. Тэгээд би юу сонирхож байна? Тэрнийхээ араас ингээд судлах, сурах, шинэ юм сурах, тэрнийхээ нөгөө үр дүнг харах гэдэг бол тэрнийг бол би позитив, эерэг тал гэж үзэж байгаа. Гэтэл бас мэдээж би өөрийнхөө үзэл бодлыг бусад хүмүүсүүдээс дээгүүр тавьж тэгээ айгүйх дураараа байдаг хүн. Тэгээд би харин уртаач танаас асууя. За тэгвэл энэ сүудэр талаасаа яаж илүү дээдлийн түвшинд хүн хувиргах хэрэгтэй вэ гэдгээс та тайлбарлаж өгнө үү? За тэгэхээр одоо инфлюенстэй 10 дахь бэлэг нь болохоор нөгөө энгийн байдал гэж байгаа. Сүудрээсээ хэрвээ энэ хүн гарч чадах юм бол энгийн байдал руу орно шүү дээ, тийм ээ. Тэгэхээр энгийн байдал гэдэг нь юу хэлээд байгаа гэхээр өөрөөхөө байхыг хэлээд байгаа юм. Өөрийнхөө. Тэгэхээр яаж ингэж энгийн байдал руу орох вэ гэхээр хизээ нэг өдөр тийм ээ таны оюун санаа чинь өөрийгөө ажиглаж чадах юм бол тийм ээ би юу н хийм бэ гэсэн өөрөөсөө асуулт тавиад тийм ээ энэ асуултанд хариулт олж чадах юм бол энэ энгийн байдлын бэлгийг одоо хүртэж чадна гэсэн үг. Тэгэхээр одоо өөрөөр хэлэх юм бол та өөрийгөө хэн нэгэн л гэж бодоод байгаа бол жинхэнэ өөрөөр байж чадахгүй гэсэн үг байхгүй юу? Жишээлх юм бол одоо бид нар ч маш их баг зүүж явдаг шүү дээ, тийм ээ. Жишээлбэл нэг хүн байлаа гэж үтэй. Тэгэхэд гэртээ орж ирээд ээж болох бага зүүчдэг, тийм үү? Ээжийн бага зүүлээ. Гадагшаа гараад ажил дээрээ очоод тийм ээ ямар албан тушаал дээр байгаа юм. Тэр бага зүгээс сурчин, тийм үү? Тэгээ найзуудтайгаа уулзахаараа бас нэг баг зүүн, тийм ээ. Одоо ямар тийм кодон дээр байгаа юм. Ухамсар чи ямар төвшөнд байгаа юм. Тэр таарсан бага зүгээс сурчин шүү дээ. Ингээд яваад ахаар чи нөгөө нэг хүнээс маш их эрчим энерги шаарддаг байхгүй. Энэ олон дүр тойрох хэрэгтэй болоод байна шүү дээ, тийм ээ. Тэгвэл хүн ямар үед энэ багаасаа гардаг гэхээр ихэвчлэн нэг л тохиолдолд гардаг. Тэрний яад гэхээр ажлаа тарж ирээд гэртээ ирэхээр хамаг бага тайлж хаяад, тийм ээ. Яг уу ээж гэдэг бага бас хаяа нэг тэр дундаа зүсэн ч гэсэн тийм ээ ажлынхаа хувцсыг тайлаад ингээд яг гэрийнхаа хувцсыг өмсөөд тий хамаг ингээд нөгөө өдрийнхээ стрессийг тайлаад ингээд нэг суухтаа өөрөөр нэг болдог. Нэг тийм агшин байгаа. Төр зүрийн агшин штэ. Тэгэхээр хүн ерөөс ингээд ямар нэгэн баг зүгээл өөр дүр туурайд явах тоолондоо тэр нөгөө хэлбэр дүрсэндээ орохын тулд маш их энерги зарж идэг байхгүй юу? За. Тэгвэл тэхээ болоод дандаа ямар ч тохиолдолд өөрөөрөө байгаад эхлэх юм бол тэр нөгөө зараад исэн энерги чи яах вэ? Өөрийнхөө өөрлөгөө цутгаж эхлэв шүү дээ тэр энерги чинь, тийм биз дээ. Тэр багууд руу цутгахгүй, тийм ээ. За. Ингээд тэгэхээр уг нь бол яг үндэ бол та бол ямар ч нэр хаягаар тодорхойлогдсошгүй тий нэгэн гэдэг нь өөрийн онцгой чанарыг таних аяллаа эхний илчлэлт байдаг гэж байгаа байхгүй юу? Өөрөөр хэлэх юм бол одоо жишээлбэл Цэна гэдэг хүнийг хаанаас ч олохгүй шүү дээ. Нэг л хүн байхгүй юу? Тийм ээ. Жишээлбэл одоо таны нэр үйлдэл тийм үү? Мэдрэмж, бодол, итгэл, үнэмшлээ аль нь ч тийм ээ чи биш байхгүй юу? Тэр юу гэсэн үг вэ гэхээр одоо нэрээ чинь бол аав ээж чи өгсөн байна тийм ээ. За тэгвэл үйлдэл гэдэг бол
тухайн үедээ энийг хийх ёстой, тэрийг хийх ёстой. Ихгүй бол босхгүй, ингэхгүй л босхгүй гэж хийж байгаа үлдэн шүү дээ, тийм ээ. За тэгтэл итгэл үнэмшил гэдэг чинь юу юм? Яг үндэ бол чи биш. Энэ бол чиний тухайн ухамсар таарсан, тэндээс үүссэн итгэл үнэмшил байхгүй юу? Сүүдэр дээр байгаа бол айдсандаа хүлэгдсэн тийм итгэл үнэмшилтэй байдаг хүн. Тэгэхээр энэ бүгд бол одоо таны одоо тий жинхэнэ унган үндсэн чанар, мөн чанар биш гэсэн үг байхгүй юу? За тэгэхээр яах ёстой юм бэ гэхээр эхлээд ямар ч байсан яаж өөрийгөө өөрчлөхгүй гэхээр тэр олон баг зүгхэ болно гэсэн үг тий. Өөрөөхөө байна. Ингээд өөрөөхөө байгаад ирэхээр нөгөө эрчим энерги нь өөрөөхөө эдийсэн зарцуулагдаад ирэхээр нөгөө хүн чинь бүтээлч байдлаа гаргаж ирдэг байхгүй юу? Бүтээлч болоод ирэх нь байна тийм үү? Илүү баяр хөөртэй болох нь тийм ээ. Тэгээд өшөө яах вэ гэхээр өөрөө өөргөө яг би яг хийм болоо гэдэг рүүгээ жихнээсээ орно гэсэн үг шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр энэ жинхнээсээ өөрлөгөө ороход хоёр зам байгаа юм. Зарим нь ингээд нөө хэтрүүлчдэг байхгүй юу? Хэтрүүлж байгаа нь энэ нарцист хүн болчихж штэ тийм ээ. Тунгийн тааруулаад өөрийгөө ингээд ирж хайх одоо сүнсний ирэл гэж байдаг шүү дээ. Улсууд чинь сүнсэн сэрхээр өөрийгөө хайгаад би хийм бэ, яад юм бэ гэж ингээд явахаар хэтрүүлэх юм бол өөртөө автагдаад бас тэндээ гацч болно. За. Тий. Гацхгүйгээр яах вэ гэхээр өөрийгөө тийм ээ ямар нэгэн хэмжээгээр мэдээд үе шат сүнснийхээ үе шатыг ахиулаад явах хэрэгтэй цаашаа. Тийм ээ. Хэмжээсээ ахиулаад явна гэсэн үг шүү дээ. Тэндээ гацах биш. Тийм үү? За ингээд ирэхээр өөрөө өөрлөгөө орно гэдэг чинь өөрөө өөрийгөө мэдэж эхэлнэ гэсэн үг шүү дээ. Тийм ээ. Яаж мэдхийн жишээлбэл миний эд эрэхтэй яаж ажилтгийг би юунаас бүрдсэн те. Яавал би одоо ингээд сайхан өөрөөрөө байх ингээд судлах гэсэн үг шүү дээ. Тийм үү? Тэгээ наацх нь одоо хүмүүс чинь сүүдэр дээр байхад дандаа айдас ингээд өөрийг бүрхчээдэг гэдэг байгаа шүү дээ. Бэлэг дээр ирсэн хүн бол ерөнхийдөө айдсаас салсан байдаг л да. Яг бүх 100% арилахгүй ч гэсэн 70-80% айдсаас салсан байдаг. За тэгээд ингээд өөрийгөө хөгжүүлээ явж байна. За эргээ сүүдэр дээр оръё. Тийм ээ. Тэр одоо нарцист хүний одоо нэг айхтар жишээ бол би саяхан одоо энэ Монголд боллоо шүү дээ. Нэг охин ингээд баахан хүүхдүүдийг дагуулад тий бичлэг хийгээд нэг охиныг ингээд зодож нүдэд ингээд ийм болголоо. Тэгвэл энэ охин өнөөдөр энэ үйлдэлийг хийтлээ. Энэ охиныг ийм болтол нь тийм ээ болохт нь одоо юу нөлөөсөн бэ гэсэн асуудал гарна тийм үү? Хүн болгон ерөөс ойлгож чадахгүй байгаа шүү дээ энэ чинь. Хүүхд байж ямар амар юм эдийн л гэж ярихаас биш те. Яг үндэ бол миний бодлоор бол энэ охин бол нарцист охин байна тийм ээ. Яадгүй гэхээр одоо жишээлбэл гэр бүл эцэг эхийн нөлөө энд аюу хийдэг байхгүй юу? Хүүхдийн хүмүүжлэлтэй холбоотой. Хүүхдийг биш те багаас нь хитрхи их магтах тийм үү? Хит их дөвөөлөх, биеийг хит тоолох тийм ээ. Ямар ч өөрт нь хэрэгтэй мэг зааж өгөхгүй сайн муугийн ялгааг ойлгуулаагүй гэсэн үг. Тийм ээ. Өөрөөр хэлэх юм бол одоо хайр гэж юу гэдгийг үр хүүхдээ ойлгуулаагүй гэсэн үг. Дээр нь одоо энэ баян ядуу ялгаа их байна шүү дээ Монголд тийм ээ. Тэгэхээр баян айлын хүүхдүүд юу гэж боддгоо гэхээр би л чухал тийм ээ. Би бүхнийг хийж чадна. Миний аюулгүй байдлыг хэн ч хүндэх ёсгүй тийм. Миний өөдөөс хэн ч юм хийх ёсгүй тийм. Тий. Ингээд нөгөө муу юм дээр өөрийгөө хөгжүүлээ явчихж штэ энэ хүүхд чинь тийм үү. За тэгээ би баян хүний хүүхд юм чинь ямар нэгэн муу мухай юм ихэд миний аав ээж нар миний ард байгаа намайг аваа гарчна. Тийм ээ. Би хизээч хүнд байдалд орохгүй гэсэн бодолтой байгаа учраас энийг хийж байна. Хоёрдугаарт энэ охины чинь ингээд дагаа зөндөө олон хүүхдүүд байна гэдэг байгаа шүү дээ. Тэрний ард тий хажууд нь ч юм уу. Чи бас л нарцист болцсон хүүхдүүд гэсэн үг. Яг л адилхан нэг л төрлийн хүмүүс тэнд цугларна шүү дээ, тийм ээ. Хэрвээ тэр хүүхдүүдийн дотор арай ухамсар нь хөгжсөн тийм үү? Нарцист биш хүүхдийнхэн бол тэнд зогсохгүй, тэг хамтрахгүй гэсэн үг. Тэгэхээр тэр энэ муухай үйлдэлүүдийг хийж байгаа тэр хүүхдүүдийн дотор тийм ээ
хүн гэдэг ухтхан байхгүй шүү дээ. Тэр охиныг бол ерөөсөө хүн гэдэг нүдээр харахгүй гэсэн байхгүй юу? Тий. Ямар үед одоо хүнд одоо хайр гэдэг хайр сэтгэл тийм ээ хүнийг хайрлах үзэл санаа суудаггүй гэхээр хүнийг хүн гэдэг утгаар харж байгаа үед тий эн чинь хүн юм аа надтай адилхан хүн юм биш үү? Энэ хүнд чинь бүх хэрэгцээ байгаа тийм ээ энэ хүн чинь надаас бас өөр юм тийм үү? Би яг өөрсдөө байлгаж болохгүй шүү дээ. Хүн болгоо өөр юм гэсэн давтагчшгүй чанартай байгаа тийм ээ. Тэгэхээр ийм ойлголт байхгүй хүүхдүүдэд хит буруу хүмүүжүүлж байна. За тэгээд шүү дээшээ ярих юм бол төр засаг тийм ээ. Энэ хүүхдүүдийн боловсролд анхаарахгүй байна. Хит баян ядуу ялгаа их байна гэд ингээд маш олон юм яригдана л та энэ дээр тийм ээ. Тэгэхээр ерөөсөө бүхэл юм холбоотой байгаа. Тэгэнгүүт одоо энэ шин нийгэмд ч одоо биднээс юу шаардаад байгаа юм бэ гэхээр ерөөсөө сэтгэл хөдлөлөө тийм ээ зөв урд зөв зохицуулдаг тийм үү балансыг тааруулдаг байж ич хүн одоо зөв зам дээр гарна гэсэн үг шүү дээ тийм ээ хит их сэтгэл хөдлөлтөд автагдаад тэр сэтгэл хөдлөлийнхээ дагуу амьдраа явах юм бол яах вэ тэр хүн хизээч сүүдрээс гарахгүй гэсэн үг. Тий сүүдэр дээр байна гэдгийг илтгэх нэг юм бол ерөөсөө нэг бол сэтгэл хөдлөлөө дараад байна нэг бол яах вэ гаргаж цацаад байна. Тэгвэл энэ хоёрын дундх балансыг барьж тийм ээ. Тэгээ энэ дээр яг ухаарлаа ашиглаж тийм үү ухамсараа ашиглаж тухайн одоо үйл явдлыг яах вэ ухамсараараа зөв шийдэх энэ л одоо хүн гэдэг нөгөө оюун ухаанаараа амьтнаас ялгаатай тэр байхгүй юу. Тийм л одоо зөв тэнцэлтээр л ирж ээж энэ хүн чинь хүчин штэ тийм ээ амьдралаа зөв авч явна гэсэн үг. Тэгэхээр энэ бүхнийг л одоо ойлгуулахын тулд энэ гений кодууд байна. Генийн түлхүүрийг одоо судлаад байгаа хамгийн гол судлаад хүмүүс тайлбарж яриад байгаа нь одоо хүмүүс маань одоо өөрөө өөрийгөө зөв таньж мэдэх хэрэгтэй байна тийм ээ. Би яг ямар зам дээр яваад байна? Сүүдэр дээр байна уу? Тэгвэл сүүдэр дээр байгаа юм бол бэлэг рүүгээ орё. Бэлэг рүүгээ орох юм бол би яавал ямар өөрчлөлт гарвал тийм ээ? Би тийш орох уу гэдгийг л судлах тухай яриад байгаа. Тэгээд нэг хүний профайл чинь нэлээд олон түлхүүртэй тий ганцхан түлхүүр байхгүй штэ. Хэдэн түлхүүр вэ? Тэгэхээр нэг хүнийг бол 11 кодоор кодлсон байна тийм ээ? 11. Тэгээ 11 код чинь дотроо 3 хуваагдаад байна штэ. Өөрөөр одоо Монгол руу яг буулгаад өөр нэг аргаар хэлэх юм бол сүүдэр бол там гэж тийм ээ. За бэлэг бол ухаарл тийм үү? Ухаарл, аврал гэдэг юм уу те. Сэдийн болохоор диваажин буюу гэгэрл гэдэг. Иймэрхүү ийм 3 шатнд хуваагаад байгаа байхгүй юу? Тэгэхээр тухайн хүн маань өөрөө өөрийгөө л одоо сүүдрээсээ гаргаж чадах юм бол тийм ээ зовлонгоос өөрийгөө салгаж ийн гэсэн үг шүү дээ. Сүүдэр дээр л байгаад байх юм бол яах вэ? Та зовлонтойгоо зууралдаад байна л гэсэн үг. Тий. За. Өөр асуулт байна уу Цина? За би тэгвэл бас асуулт байна. Тэгэхээр одоо эцэг их хүмүүс одоо хүүхдийнхээ хүмүүжлийг яаж ер нь зөвөр одоо хүүхдэд таньж те тэгээд тэр хүмүүжил дээр нь яаж нөлөөлж чадах вэ гэдэг нэг асуулт гарч ирлээ. За тэгэхээр ерөнхийдөө хүүхдийн хүмүүжил бол би урд нь ярьсан шүү дээ. Эхийн гидсэнд байхаас л эхэлсэн тэр бол. Гидсэнд байхад нь одоо ингээл эцэг эхийн харьцаа тийм ээ ээжийн сэтгэл зүйтэй холбоотой. Тэгээд тэр хүүхд чинь ингээд гараад ирэхт эхээсээ төрөөд гараад ирлээ. Гараад ирэхээс ахуулаад ерөөсө хүмүүс чинь ялах хүүхдийн юм гоо мэдхүүгээл ингээл хажууд нь янз бүрийн юм яриад янз бүрийн байдлаа харуулад идэх те. Тэгэхээр тэр хүүхд бол бүхнийг мэдэрч бүх юм нь тэр хүүхд далд хумсарт бичигдэж байдаг. Тэгээ одоо 0-оос 7 наснд даввал яг уу бүхэл одоо сэтгэл зүйн шархууд нь ингээд ороо суурчж байгаа шүү дээ тийм ээ. Хүүхдэд. Тэгээ дараа нь ингээд ерөөсөө хүүхд чинь ухаан ороод ирэхээрээ бүгдийг те өөрийнхоороо шүүгээд тунгаагаад
Бүхэл юм нь ерөөсөө далхамсрал руу орж байгаа. Яг энэ үед нь эцэг эхчүүд маш зөв хүмүүжлийг олох хэрэгтэй байхгүй хүүхдүүдээ. Жишээлбэл одоо ингээд ямар нэгэн аргаар баяждсан ч юм уу те яг өөрийнхөө хүч хөдөлмөрөөр баяжсан ч хүмүүс байгаа л баг. Тэгээ энэ хүмүүс биш үү тийм ээ. Үр хүүхдээ зөвхөн мөнгө бүхнийг аварна гэдэг ойлголтыг өгөх нь айгүй буруу байхгүй юу? Яг байна. Мөнгө чинь бүх асуудлыг шийдэхгүй шүү дээ. Тэгэхээр орон та харин хүүхдтэйгээ сайжлаад зөв хүмүүжил олгочих юм бол таны хүүхэд тийм ээ цаашдаа таныг зовоохгүй өргөөч зовоохгүй тийм ээ зөв бодол сэтгүүтэй өөрийгөө аваа явцдаг ийм л хүн болж өссөн шүү дээ. Тэгэхээр манайхан бол хамгийн гол нь нөгөө нэг бас нэг талаар амьдрал нь ч их нөлөөлдөг баг тийм ээ. Хүүхдээ хүмүүжүүлээд ах цаг байхгүй сургууль даатгачдаг тийм үү. Сургууль нь болохоор нөгөө нэг ангид маш олон хүүхд суудаг ч гэх юм уу. Багш нарт нь даатгачаа багш нар нь бас хүүхд болгоныг хүмүүжүүлээд ах цаг байхгүй хичээлээ заамаар байдаг. Тийм шүү дээ. Ерөнхий боловсролын удахныг л өгж байгаа. Тэгэхээр эцэг биний бодлоор бол эцэг эхнэр нэгэнт л хүүхэд гаргасан бол үнэхээр хариуцлагатай хандмаар байна. Одоо ярьдаг ялангуяа энэ Монгол айлуудыг харахад айгүй олон хүүхэд гаргацдаг те. Тэгэл одоо тэднэрт нь яг бүгдэнд нь цаг хугацаагаа бүрэн өгч чаддаг болов. Гэтэ одоо яг өмнөх үеүүдийг бодоход бол хүүхдийн сэтгэл зүйч гээд мэрэгжилтэй хүмүүс Монголд байна. Бас те арт терапи те одоо жишээл хүүхдүүдэд зориулсан арт терапи гээд бас хичээлүүд байдаг гэсэн. Тэгэж тэр талаас нь бодохоор одоо ээж аавуудад бас айгүй бас хэрэгжилж болох үйлчилгээнүүд гарсан байлээ. Тэгээ та нар бас тэднийг сонирхож үзээрэй гэж хэлмээр байна. Хүний амьдрал гэдэг чинь тийм ээ. Ямар нэгэн саад ирэн штэ хүний амьдрал дандаа сорилтууд байна. Тий, сорилтууд гэж ярьдаг. Сорилтуудыг зөв давах тийм үү? Хамгийн гол чухал зүйл нь хүүхдэд юу сурах вэ гэхээр хайрыг сурах хэрэгтэй. Яаж хайрыг сурах вэ гэхээр эцгийн зүгээс хүүхдээ өөрөө эхлээд хайрлах хэрэгтэй. Үнэн сэтгэлээсээ хүүхдээ. Хайрыг амсуулаад тахаар хүүхд чи өөрөө аяндаа хайр гэдэг чи ийм юм байдаг те. Миний аав ээж намайг ингэж хайрладаг. Гэт өргөжлүүлээд өөрийгөө хайрлан өрөөл бусдыг хайрлан явчихна штэ. Тэгтэл зөвхөн эцэг их тийм ээ мөнгө чухал мөнгө олох ёстой. Бид нар та нарыг хүмүүжүүлэх зав алга гэл мөнгөнийхөө араас гүгээд идэл нэг өдөр нөгөө хүүхд чинь насанд хүрсэн байдаг. Тийм үү? Тэгээ ороодчиход нь штэ. Тэр хүүхдийн чинь багаас нь ажиллах хэрэгтэй байхгүй юу? Тэ? Зөв үлгэр дуурайл үзүүлэх. Хүүхдүүдийн хажууд одоо жишээлх юм бол арх уух, тамхи татах тийм ээ. Хүмүүстэй муудалцах, хүмүүсийг ихээр шүүмжлэх тийм үү? Энэ бүгдийг ингээд хүүхдүүдэд үзүүлээд ингээд тахаар чинь хүүхдүүд юу гэж бодох вэ гэхээр амьдрал гэдэг чинь ингэж л явагддсан байх гэсэн юм ойлголт авчиж байгаа шүү дээ тийм ээ. Дээрээс тийм. Би барууны подкастуудыг аяг сонсдог бас энэ өсвсний сэрэлт гэдэг сэдв дээр үндэслэн тэгээд одоо барууны бас баян айлуудын хүүхдүүд бас хэрэгт ортохгүй ч гэсэн дотроос сэтгэл зүйн бас айгүй юутай зөрчилгөөнтэй үүсдэг. Тэгээд бас мансуурлах бодис гэх мэтчлэн хэрэгэлдэг гэд одоо бол тийм учраас аль багаас нь те хүүхдийн хүмүүжил дээр хүүхдийг одоо олон талаас нь баланслж хүмүүжүүлэх гэдэг зөвхөн мөнгө дээр биш те тэрэн дээр бас анхаарах хэрэгтэй гэд бас ярьдсан байлээ. Хүмүүс ер нь те хүүхд ч юм уу насанд хүрсэн ч юм уу те яагаад ийм буруу зам руу ордгоо гэхээр хүүхд насанд суусан одоо сэтгэлийн шархаасаа болж хвчлэн донтолтонд ордог гэдэг байгаа шүү дээ. Тэр сэтгэл зүйн шархыг тийм ээ гэр бүлээсээ аавна тийм үү? Ойр орчмынхаа хүмүүсээс л авж байгаа шүү дээ. Тэрийг л одоо түрүү яриад нь шүү дээ. Хүүхдийн хажууд тийм ээ ярихгүй юм ярих, янз бүрийн муу муухай юм үзүүлэх. Энэ бүгд чинь шархуулаад үлдээд байгаа байхгүй юу? Тэр хүүхдэд. Тий, за яг хөө ингэж шархуулаад орччээ. Тэгвэл хүүхдтэйгээ тулж ажиллах хэрэгтэй байгаа байхгүй юу? Тийм ээ? Бүр яг үнэн сэтгэлээс одоо чамд ямар асуудал байна тийм ээ? Ээжтэй яар, аавдаа яар, яах вэ?
яамаар байна. Миний зүгээс чамд юугаар тусалж болох уу гэд те. Ингэж туулж ажиллах юм бол тэр хүүхд чинь 1-2 удаа хэлэхгүй ч гэсэн 3 удаага хэлээд ярина штэ. Тэгээд хүүхдээ яг гадуур юу хийгээд яваад байгаа юм, тийм ээ? Юу хүсэж байгаа гэдгийг эцэг эхчүүд анхаарч мэдэж зөв чиглүүлэх хэрэгтэй байхгүй юу? Тийм ээ? Тэрхгүй тэгээд ерөөсөө ингээл хүүхдүүд тэнд мэдхгүй нэг л сургуульд яваад байгаа. Би энд нэг мөнгөний араас яваад байгаа. Инхээр ч л энэ хоёрын дунд ерөөсөө тий бүх юм химлээ алдчихж байгаа байхгүй юу? Тэг цаг хугацаагаа хүүхдэдээ зориулж гаргах. Яг л том болсон ч гэстэй ингээл ээж авгаа бас айгу буруутд юм л ш. Та нар надаа ингээ анхаарал тавиагүй гэх мэтчлээ. Тийм үнэхээр анхаарал тавиагүй болол тэр хүүхд тийм ярина штэ. Тийм ээ? Тэгэхээр тэр бол үнэн л байхгүй юу? Ерөнхийдөө бүх юм энэ ганцхан эцэгхээс биш энэ одоо улс орны байдал тийм ээ? Маш л их юм нөлөөлж байна л да. Дэлхийн байдал. Тэгээд төвшин хариул гэр бүл тийм ээ? Амьдрах орчин, цалин мөнгө бүх юмтай л холбоотой. Энэ бол гэхдээ энэ бүгд бол одоо ерөнхийдөө дуусгар болох шат руугаа явж байгаа байхгүй юу? За. Тэгэхээр яах вэ гэхээр одоо энэ дээр анхаарах нэг зүйл нь болохоор бие биенийг хайрлах хэрэгтэй байна. Тийм үү? Ойлгох хэрэгтэй байна. Хүн гэдэг ёсоор нь харах хэрэгтэй байна, тийм ээ? Хэрвээ одоо тэр нэг охиныг яриад нь шүү дээ Монгол даяараа. Тэр охин хэрвээ тэр нөгөө охиныгоо эн чин натай адилхан эмэгтэй хүүхд юм аа тий хүн юм аа гэж харсан бол хэзээ ч тийм үл гарахгүйсэн байхгүй юу? Тэгэхээр тэр охины нүдэнд бол тэр хүн гэж харагдахгүй байна. Тийм ээ? Хинч биш юу ч биш тийм үү? Би яасан ч болно. Тэгээ би хүснээ хийн. Тэгээ би яах вэ? Энэ одоо нөгөө олон нийтийн сүлжээнд тавьж ийн гэдэг чинь би ингээд алдаршин тийм ээ? Тэр бас. Тий одоо муугаараа алдаршихаар тэр хүүхдэд өөрт нь таалагдаад байна шүү дээ. Тийм байна. Тий ингээд би алдаршихаар хинч намайг өвтгөж чадахгүй. Би бол баатарлаг ийм одоо ямар ч охин болно гэж одоо ийм итгэв. Ийм л утгатнаа агуулж штэ. Тэгэхээр эн чинь болохоор нөгөө гэр бүл дотроо энэ асуудлаа мэдээж гаргана тий. Тэгээд гэр бүлээс хайлаад гадагшаа гарч ирж байгаа байхгүй нөгөө нарциссист үзэл нь хүүхдүүд рүү орж ирж штэ тийм ээ. Нөгөө аюул гэдэг нь энэ байхгүй юу? Аюултай гэд яриад байсан штэ тийм ээ. Тун нэвтрүүл аюултай гэдэг нь ингээд гадагшаа үеийнхийнхаа хүүхдүүд рүү орцсон байна. Тэгвэл энэ охиныг өнөөдөр шийдэг ялал гэд хүмүүс хэлээд байна тий. Шийтгэж яллахаас өмнө тийм ээ. Энэ охины тэр сүүдрээс нь энэ охиныг гаргах хэрэгтэй байхгүй юу? Сүүдрээс нь гаргаад ойлгуулад тийм ээ. Ерөөсөө сэтгэл зүйдээр нь маш их анхаарал тавиад ингэж хөгжүүлэхгүйгээр энэ охины зүгээр яллаад өнгөрөх юм бол дараа нь насанд хүрэхээрээ яах вэ? Энэ чи яг өөршгөө тийм нөгөө дарагдмал расист эрэгтэй хүнтэй суугаад тийм ээ нөгөөдх дээр энэ хүүхд байхдаа гаргасан юм а дахиад гаргана гэсэн үг байхгүй юу? Тийм ээ тэр үед бүр сүүдрээс гараагүй бол бүр аюултай юм болно. Тэрийг бол одоо бид нар хэлж мэдэхгүй шүү дээ тийм ээ. Тэр хүнээс юу гарахыг. Тийм учраас энэ архетип гэдэг чи одоо хүний одоо тийм ээ хүнээс гардаг янз бүрийн мөн чанарууд зан арын шин энийг л одоо хувь хүн болгон судалж тийм ээ надаас ямар ийм ааш арашин гараад байгаа юм. Миний одоо сүнснээс те ямар хүсэл гараад байгаа юм. Тэрийг л одоо судлах хэрэгтэй. Тэгээ өөр дээрээ зөв тунгийн тохируулж ажиллаад өөрийгөө сүүдрээсээ гаргаж чадвал айдсаас сална гэсэн үг. Тэгэхээр хамгийн доотлын нам дор давтамж гэдэг нь дандаа айдсандаа баригдаж байгаа тийм ээ. Айдсаараа өөрийгөө ямар нэгэн үйлдэл хийлгэж байгаа. Айдсаараа одоо өөрийнхөө амьдралыг удирдуулж байгаа ийм л нам дор давтамж байхгүй юу? Тэгээ бэлэг рүү орох юм бол шал өөрөөр харна гэсэн шүү дээ түрүүн тийм ээ. Нөгөө их олон баг зөөхөө болоод өөрөөрөө байгаад энгийн байдалд орчих нь шүү дээ тий. Тэгээд ирэхээр тэгээд өөрийгөө хөгжүүлж явсаар байгаа хамгийн сүүлдээ яадгийг эн чинь нэг 5% шат дамждаг байхгүй юу? Тэгээ хамгийн сүүлийн шатан дээрээ болохоор бие даасан бусдаас ялгарх чанар нь өөрөөс нь гараад ирдэг. Сайн чанарууд нь гарна шүү дээ тийм ээ. Ямар сайхан. Тэгээд тэрнийхээ дагуу өөрийгөө
өшөө хөгжүүлээд өөрийнхөө нөгөө сайн талуудаа гаргаад ирнэ гэсэн үг шүү дээ. 10 дугаар код маань хүмүүний цайраг дотор байдаг байхгүй юу? Энэ хүмүүний цайраг дотор нь юу ордгийг гэхээр 10, 17, 21, 25, 38, 51 гэдэг ийм 6 код ордог байхгүй юу? Энэ яадаг кодын гэхээр хүн байхын утга учирыг агуулсан далдын элементүүдийг төлөөлдөг. Тэгээд одоо эдгээр арч одоо ямар учиртай гэхээр хүн бол юу яадаг анханасаа нөгөө шархтаж 25 дугаар кодоор шархаацсаа тийм ээ 25 ч нөгөө хайранд суралцдаг код штэ. Тэгээ сүүлдрүүтэйгээ тулдахын тулд 38 дугаар кодыг судалдаг. Оюун санааныхаа хязгааруудыг давахын тулд 17-г судална. Амьдралыг хянах хэрэгцээгээ орхихын тулд 21-ийг судална. Тэгээд сэрэлтийг гаднаасаа авахын тулд 51-ийг тэгвэр кодыг судлаад өөрийнхөө жинхэнэ мөн чанарыг мэдхийн тулд 10 дугаар кодыг судалж тийм ээ эдгээр 6 кодыг судлаа мэдсэн байх тул хүн байх утга учираа ойлгочдөг байгаа. За ингээд одоо өнөөдрийнхөө 10 дугаар кодын подкаст ингээд дуусгая гэж бодож байна. За их баярлаа. За тэгээд манай хуудсыг дагагч та бүхэн тодруулж асуух юм байвал комент бичээрэй. Тэгээд дараагийн подкастад тэрнийг тайлбарлана. Тэгээд бас хэрэг та өөрийнхөө профайлыг ч юм хүүхдүүдийнхээ профайлыг гаргана гэвэл лайф коуч Эрдэнэс ихтэй бас холбогдороо. Энэ хуудас руу шууд комент бичиж болно, мессеж бас бичиж болно. Тэгэхээр хариулна. Та тийм үсттэй уртагч. Та профайл одоо бас кодуудыг гаргадаг болсон тийм үү? Тий яг хоо код чинь нөгөө нэг хүмүүс өөрсдөө ч гэсэн интернетээр ороо гаргачих болно л доо. Хамгийн гол нь кодын доторх учир утгаа мэдхийн тулд тий ажиллах хэрэгтэй байгаа. Тий. За тэгэхээр өнөөдөр ингээд хоёулаа 10 дугаар кодын талаар яриад дууслаа. За та бүхэндээ дараа уулзтлаа. Баяртай. За баяртай. Сайхан амраарай. Тэгээд комент бичээрэй, шеэр хийгээрэй, лайк дараарай. Та нарт баярлалаа. Талархлаа. Баяртай. За баяртай.